За баярлалаа. За Монгол улсын сайд засгийн газрын хэрэгжлэх газрын дарга гэдэг энэ өндөр албан тушаалд нэрн дэвшиж байгаа эрхэм гишүүн Мөнх хотод баяр хүргэж ажлын амжилт хүсье. За засгийн газрын хэрэгжлэх газрын дарга Монгол улсын сайдын ажлын хүрээнд засгийн газрын шийдвэрийн биелэлд хамаардаг. Тийм учраас энэ бол Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд онцгой анхаарна гэсэн үг ээ. Тэгэхээр Монгол улс хүний эрүүл мэндийн асуудлыг та онцгой анхаараарай. Маш олон хүн эрүүл мэндийн асуудалтай байгаа. Ялангуяа энэ хавдар их залуужиж байгаа. Элэгний вирус, элэгний хавдараар их олон хүн хорвоог орхиж байгаа. Олон хүн энэ хавдарыг авсан байгаа. Тийм учраас эрүүл Монгол, элэг бүтэн Монгол гэдэг хөтөлбөр дээр та онцгой анхаарч, ялангуяа энэ Монгол хүний эрүүл мэндийг сайжруулах, урьдчилан сэлгэрт сэргийлэх тал дээр онцгой анхаараарай. Хоёр дахь асуудал Монгол хүнийг ажилтай орлоготой байлгах асуудлыг бид нар маш чухалчилсан. Тийм учраас ажилтай орлоготой өрх бүлийг, ажилтай орлоготой гэр бүлийг бий болгоход, Монгол хүнийг бий болгоход маш их анхаараарай. Нийгмийн халамж шаардлагатай байгаа Монгол хүмүүс нийгмийн халамжийг үзүүлэхэд бас онцгой анхаараарай. Намын мөрийн хөтөлбөрт байгаа ялангуяа өндөр настан, за хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өргөдөл гойлсон эрэгтэй эмэгтэй хүмүүс, орлого багатай хүмүүс, их нялхас гэд энэ олон тал дээр бол онцгой анхаарч ажиллахыг бас танд захиа. Улс орны эдийн засгийн хямралаас гаргахад бас чухал үүрэг гүйцэтгээрэй. Шуурхай арга хэмжээнүүд аваарай гэж хүсэж байна. Шударга ил тод байх асуудал дээр нэлээд онцгой анхаарч ажиллаарай. Олон нийтэд нээлттэй шударга ил тод байх дээр. Хоёр дахь асуудал төрийн албаны хүний нөөцийн асуудал таны эрхлэх ажлын хүрээнд байгаа. Тийм учраас төрийн албыг төрлийн алба болгосон, төрийн албаны бүтэц дангахайсан, давхардсан оронтой олноор бий болсон, танилтал ах トゥ угаа татсан ийм зүйлүүдийг маш сайн зэгцлээрэй. Төрийн албыг бид нар бол мэрэгжсэн, чадвартай, ажлын туршлагатай, зарчимтай, боловсрал сайтай, ийм шалгарсан болсон хүчин байх ёстой гэдэг ийм зарчмыг ярьж гарч ирсэн. Тийм учраас энийг та онцгой анхаараарай гэж захив. Гуравдугаарт нь агаарын бохирдлын асуудал таны эрхлэх ажлын хүрээнд байна. Удахгүй хөхөр яам цаашилж, хүйтэн яам наашлнаа. Тэгэхээр зэрэг Улаанбаатарт дахиад утаандаа дарагдана. Ийм учраас утааг бууруулах, энэ утаанаас үүдэлтэй хүний эрүүл мэндэд нөлөөлөд байгаа энэ зүйлүүдийг багасгах тал дээр тодорхой хөтөлбөрүүд дээр онцгой анхаарч ажиллаарай гэж би танд хүсэж байна. Танд ажлын амжилт хүсье, баярлалаа.